За тэгээ цаашлаад ирвэл им усанхаа нөгөө өндөвчний уйланхаатай болчих гээд байдаг. Тэгэхээр ер нь ovarian cystтэй болчих гээд байдаг. Тэгээд SPAY буюу одоо нөхөрчгүй хагалгаа хийлгээгүй тохиолдолд бол одоо насны явцад өндөвчин дээр нь уйланхаа үүсэх магадaltaй болно. Тэгэхээр ингээд яг хоёр бөөрөө дагаад үсэн шингэрч унаад зан авирын өөрчлөлтөнд ороод тийм шинж тэмдэг үзүүлээд явна. За тэгээд эмнэлэг дээр юу их ирдэг? Шулуун гэдс нурууж ирдэг. Тийм. Тэрний яагаад гэвэл буруу тэжээлэлт, буруу хооллолт давхар юу байдэ? Стресс. Тэгээд зулцсан усанхайг ихээс нь амархан холдуулчихаар нөгөө одоо хойдлын цэвэрлэж өгч байгаа шүү дээ. Ээж мэйжинд долоогоод өгч байгаа шүү дээ. Тэр нь байхгүй болохоор өөрийгөө цэвэрлж чадахгүй баасан хатад шулуун гэдсээ уулчих ч юм уу тийм тохиолдолд илбэг ирдэг. Зулцсан усан ханууд хэд баг бас